Би амраа надтай хамтаараа баярлалаа. In Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр бүрэн скор ажиллаж байна. Баярлалаа та бүхэндээ. За энэ 7 хоног маш олон үйл явдлууд боллоо. Одоо наадан болох гээд байгаач болоод ч тэр юм уу? Маш олон хуйлууд батлагдчихээн. За дээрээс нь маш олон сенсацтай үйл явдлууд болж байна. Улс төр дотор бас янз бүрийн хөөрхөн наашаа цаашаа нэгнийгээ бойкотлсон юм хүм очиж хаасан юмнууд болж байна. Тэгээ хамгийн амар нь юу байсан гэж манайхаа цас орсон заяа. Зүгээр л цас орсон. Хамгийн амар нь биднэрт мэдгэдэггүйгээр биднийг дотор өмдөлтөд яв гэж хэлэхгүйгээр цас орсон заяа. Хамгийн муухай. Тэр өд амар байсан. За ингээ бүгдээрээ мэдээг эхэлцгээе. За өнгөрсөн 7 хоногийн төгсгөлөөр хаанаас ч юм бэ нэг юм Эрдэнэт хотын дундуур тавьсан замын талаар нэг хүн тайлбар тавьсан. Манайхаа төвчж байгаагаар одоохон дууслаа гэсэн. За нийт аймгийн хэмжээнд 12 баг дээр ийм 2 мөртөө зам ийм төслийг одоо иргэдэд хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр иргэд маань хүлээстэй хандаад энэ ажлыг бас үр дүнтэй шалгарсан манай аймгийн хэмжээ шалгарсан ажил учраас төр зүр хүлээгээ тавьчвал бидний бас цаашдаа нэг удаа хийгээд олон жил хэрэглэхээр асуудалгүй хэрэглэхээр ийм хөрөнгө оруулалтын ажил байгаа. За ингээд хоёр би болохоор ингэж ойлгосон. Би ч өөрөө гэр хороолт өссөн хүүхэд шүү дээ. Энэ нөгөө усны тэрэг ингээд хоорондоо зөрөхөөр усны тэрэг явдаг зам байна гэж эхлээд ойлгохгүй юу? Одоо жишээ нь Улаанбаатар хот чи яг усны тэрэг явдаг нэг тийм бас зам хийцэн байдаг шүү дээ. Тэгсэн чи үгүй юм энэ машин зам юм байна манайхаа. Анх удаа дэлхийд анх удаага ийм 2 мөртөө. Тэг яаж байгаа химэлт хийж байгаа гинэ. Тэгээ бас нэлээд баглаалгаж хайсан байгааг та бүхэн харсан баг те. Нэлээд тийм баглаалгасан ингээд юу бас тийм машин зам болж таарсан. Тэгээд монголчууд дэлхийд анх удаага яг 2 дугууных нь мөрөөр явдаг те. Гэтэ би бол яг тэгж бодсон шүү. Яг энэ 2 дугуугаар нь явах зам бол нөгөө арай өргөн зам үгүй юу гэж бодлоо. Дугуунд арай өргөгдсөн байгаа үстэй те. Химнүүл хэмэлсэн шиг юм л та гэж бодсон. За тэгсэн чи одоо Эрдэнэтийн өмөрөд үгүй Эрдэнэтийн ч байх вэ? Эрдэнэтэд амьдардаг нэг хүн л өмөрсөн байх. Түүнээс бас бүх эрдэнэтүүдтэйг байхаа. Нэг залуу өмөрсөн. Тэгээд энэ бол одоо Монголд байгаа хамгийн эвтэйхэн шийдэл, хамгийн эвтэйхэн зам. Гудамжиндаа шавар цуухгүй. Энэ бол бүр үнэхээр давуу талтай шүү. Одоо манай гудамжинч байдаг Эрдэнэтэд зөндөө олон гудамжинд байна. Тэр гудамж болгонд амьдарж байгаа машинтай иргэд маань, за зүгээр иргэд маань энэ замыг маш их талархаж хүлээж явд юм аа. Энэ бол уулныхандаа тааруулсан зам биш. Уулныхан гэл одоо доромжлол эхлэн манитгийг. Уучлаарай энэ бол Монгол улсын төсөвт тааруулсан хамгийн эвтэйхэн шийдэл. Гүй яах вэ? Гүй тэр цаад нэг хандлага нь бол болж байна те. Яг ингэ юм химнэх гээд нь шүү дээ үргэлж амтай. Тэгвэл энэ дэлхийд анх удаага нэг юм тавьчаад сууж байгаа хүмүүс юм байна. Одоо юу гэж. Тэгвэл нэг Эрдэнэтийн нэг тийм комплекс байдгүйгүй юу? Би бол Эрдэнэтийг хот гэж бодоод тах чи Эрдэнэт бол хот гэдэг дуу муу зохиодсон ч баг шиг тий. Эсвэл нэг Эрдэнэт гэдэг тэгэхээр нэг ингээд нэг арай өөр байх гад байдаг юм шиг нэг тийм комплекс байдаг юм шиг санагдаад идэв. Гэхдээ ямар ч үсэн Эрдэнэтийн маань дэлхийд байхгүй цоошин ноу хав гаргасан байна. Тэгээд одоо Эрдэнэтэд олон янзын хүмүүс байгаа л гэдэг. Зарим нь дэмжиж байгаа, зарим нь дэмжихгүй байгаа. Тэгээд ер нь нэг замын инженер гэдэг хүн байх шаардлага байгаа ч юм уу ч юм уу. Ер нь нэг тийм стандарт гэж юм байх ёстой ч юм уу ч юм уу. Гэтэ ер нь айгүй гоё сэтгсэн байна. Тэгээд Эрдэнэтчүүд тэр цэма одоо Булган аймгийнхэнд одоо энэ чинь Эрдэнэт чинь Булган аймаг дотор байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд ер нь яг анх удаага бас дэлхийд тийм ээ ийм зам барьсан анхдагч одоо Булган аймаг дотор байдаг хот боллоо. Тэгээ та бүхэндээ баяр хүргье Эрдэнэт.
Бид нар ерөөсөө Эрдэнэтийг хот биш гэж нэг ч үгүй хэлэхгүй байгаа шүү манайгаа. Тэрэн дээр бас сайн бас бодцоогоорой баярлаа. За ингээ Эрдэнэтэд 2 дугуунд зааруулсан зам тавьж исэн бол за бас Монголд нэг хүн бүр замаасаа гарсан байна. Өнөө өглөө сагтуугаараа тээврийн хэрэгсэл жолоодож яваад инх тайвны гүрнээс унаж осолдсон хэрэг гарсан. Тухайн хэргийг анх цагдаад мэдээлсэн хүний хэлж байгаагаар машины хаалгыг нээхэд жолооч нь өөрийгөө илэрхийлэх чадвартай байсан ч согтуу байсан байна. Жолоочийн биеийн байдал хүнд байгаа юм. Ослын улмаас гүрэн байгууламж эвдэрч түр хашаалаад байна. За машины унсан байдлыг хараад үзэнгүүт за урсгал сүрж унсан буюу одоо хоошо энэ урсгал бол чиглэж байгаа. Гэтэл машины унсан байдал бол яг уршаа чиглэсэн буюу урсгалаас үрж юм унсан байж болцшгүй нөхцөл байдалтай байна. За одоогоор бол гүрний эвдэрсэн хэсгийг бол хашаалах ажил бол үргэлжилж байна. Йоо ямар амин. Үүрийн 5 цагийн үед ниссэн байдгийм байна лээ. Тэгээд одоо бүгд арх дарс хэрглэчээд одоо машин бариха болио манайхаа. Энэ бол маш ослтой. Нөгөө тал руу үсэрсэн бол тийшээ нөгөө бензин колонк байгаа. За тэгээд доогуур нь машин явж исэн бол хүн амьтны амнаас эрсдэгч боломжтой байсан. Тэгээд согтуугаар битгий машин бариач монголчуудаа. Инх тайвны гүрийг энэ 7 хоногт би бол тэгж бодож байгаа шүү. Хөл бөмбөг үзчихэл явж исэн юм байна. Тэгэхээр хөл бөмбөгөө үзчихэд манайхаа тэгээ хичнээн ууртай танаа баг ялагдсан байж болно заяа. Тэгтээ машина битгий бариач гэж гуймаар байна. Баярлалаа. За манайха хэрвээ та зээл авдаг бол зээлийн оноогоо яг одоо шалгаад үзээрэй. Урд нь 3,000 төгрөгөөр шалгадаг байсан бол одоо та 1,000 төгрөгөөр шалгах боломжтой байна. Бүрэн скор 2025 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгааг та бүхэн бүгдээрээ мэдчихэж байгаа. Харин 26 оны 5 сараас ахуулаад зээлийн оноог хүмүүст өөрсдөнд нь танилцуулж эхэлсэн байна. За энэ яадгийн бэ гэхлээр та зээлээ хугацаанд нь төлж ийсэн үгүй юу? Тэ? Зээлээ хэр удаас хэр чанартай зээлдэгч вэ гэдгийг та бүхнийг оноогоор харуулна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн энэхүү оноогоо ийм Монголио руу ороод хуучин 3,000 төгрөгөөр шалгадаг байсан бол одоо 1,000 төгрөгөөр шалгах боломжтой байсан байна. Та зээлийн оноогоо хайрлахгүй бол хинч таныг хайрлахгүй шүү. Ерөнхий ивент тэтгэгч бүрэн скор баярлаа. Зээлийг төлөөгүйж дахиад машин авах гэж юм. Чамд ямар хамаатай? Онооч нь нэлийн баг байна да. Өөр орлогын харьцаа ойрцоор зээлийн оноо буурахад хүссэн зүйлээ ч авч чадхааргүй болох нь. Зээлийн оноогоо хайрлахгүй бол тэд чамайг хайрлахгүй. Энэ 7 хоногт нийслэлийн төсөвтэй холбоотой сонсгол болсон юм байнамаа. Улсын төсөв, аймаг нийслэлийн төсөв аль аль нь алдагдaltaгүй байх ёстой. Нийслэлийн төсөв 2.4 их найдын алдагдaltaй болжээ. Энэ нь нийслэлийн төсвийн алдагдал улсын нэгдсэн төсөвт дарамт учруулах хэмжээнд очисон гэсэн үг гэдгийг сангийн сайдын зүгээс мэдгдсэн. Улаанбаатар хот шилэн дансаа сүүлийн 2 жил ажиллаагүй. Тиймээс нийслэлийн төсөвт хяналт авах бололцоо үндсэндээ байгаагүй гэж хэлж болох юм а. Их найдаар тоологдох хэмжээний төсвөө хэрхэн зарцуулж байгааг нь хянахын тулд улсын хурлаас хяналтын сонсгол зохион байгуулахаас өөр аргагүй байлаа гэдэг тайлбар сонсгол зохион байгуулагч гишүүдэд байна. Юу нийслэлийн төсөв улсын төсвийн алдагдлаас их үн алдагдaltaй болсон биз дээ. Тэ юу гэсэн үг? Манай улсын төсвийн алдагдал чинь нэг их найд гарan байгаа шүү дээ. Тэгсэн чинь нийслэлийнх бүр 2 их найд гараа явчихчих. Тэгээ энэ бол бүр үнэхээр гамшиг. Тэгээд дээрээс нь сүүлийн 2 жил нөгөө нэг шилэн дансаа хөтлөөгүй. За тэгээд энэ бүх бантан энэ жанхуу зурагдсны дараа нөгөө мөн хідэн залуучууд нь шороо орон руу явж байгаа шүү. Одоо жишээлбэл нэг жишээ бол энэ 7 хоног жингол явлаа. Нийслэлийн ерөнхий архитекторын нөхөр нь 30 хоногийн баримтлагаанд явсан байна. Өөрөө ялагдагчаар татагдаад шалгагдаж байна. Энэ бол үнэхээр харамсалтай. Тэгэд нийслэлийн төсөв бол солиорсон шүү нэрээ. Үнэхээр солиорсон. За дээрэс нь зөвхөн төсөв солиорхоос гадна иргэдийн төлөөлөгчд маань бас солиорсон байна. За 45 нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд байна. Үүний 42 нь буюу 42 нь одоо нийт нийслэлийн өмчөд болон нийслэлийн өмчийн оролцоотой энэ аж ахуйн нэгжүүдэд нийт 104 суудал эзэлж байна гинэ. 104.
За энэ 104-ийнх нь 65 буюу 62.5% нь 19хэн төлөөлөгчдөд төвлөрч ийн гэж шүү. Бүр ухажсан. Авилгатай тэмцэх газар одоо бид нэр ингээд хууль уншиж өгöd байгаа. Ашиг сонирхлын тухай хууль. Ингээ улаан цайм зөрчигдсөн юм байл, зөрчигдөд яваад байгаа юм жишг тогтсон юм байдал байгаа даа. Энэ хуулийн зөрчил гэж харагдаж байгаа орхихгүй. Үгүй бол бид нар одоо энд ингээд авилгын эсрэг засгийн газрын юм яриад хэрэг алга, ашиг сонирхлын тухай бид нар яриад хэрэг алга ба шүү дээ. За ингээд нөгөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын гишүүд чинь өөрсдөө нөгөө хотын дарга хянаад ажлыг хийлгээд одоо гүйцэтгэх засаглаа гэсэн үг шүү дээ. Улсын хурлын гүйцэтгэх засаглаа хянаад ажлыг хийлгээ явах байтал нийт 45 гишүүний 42 нь тэгээ дийлэг олонх нь өөрсдөө тэр гүйцэтгэх засаглал руугаа орцсон дунд нь тууж яв. Энийгээ өөрсдөө ер нь юу гэж бодож байгааг өдрөөс сонс. Тань дээр ямар бодол байна? Хэдийн хэмжээний төсөв нийслэлийн төсөвт ямар юу яа тэр нэг 100 хэдэн сая мая гэдэг юм яваад л энэ үний юм уу? Энд би бол үгүй байх гэж бодчихъя. Миний санаж байгаагаар 600 мянган төгрөгийн цалин аваад яваад байсан. Гэхдээ энэ хяналтын би бол мөнгөн дүн дээр анхаарч яних ярмааргүй. Энэ хяналтын систем чи ер нь зөв юм уу, буруу юм уу гэдгийг засаг дараа бас нэг байр сууриа хэлээч. За энэ юу гэдэг нь ихлээр за яг хөө тэр нэг 100 хэдэн сая төгрөгийн одоо урамшуул авсан гэд нэлээ олон хүн гарч илээ. Гол нь энэ хүмүүс чинь тэр нийслэлийн өмчөд, орон нутгийн өмчөд газрын борд дээр орж хяналт тавина гэдэг ийм тэнийг юм яриад байгаа. За тэгсэн чинь нөгөө хурлын дарга нь хяналт тавина гэдгийг юу гэж ойлгоод юу гэж ярьсан үг дээр сонсъё. Ер нь бол нийслэлийн иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хувьд иргэдийн өмчөд хяналт хэрэгжүүлэхээр л одоо төлөөж ажиллаж байгаа. Энэ өөрөө өмчийн удирдлагын тухай хууль, компани тухай хууль, бусад одоо хууль журам компани дүрмд заасны дагуу ажиллаж байгаа. Компани удирдах зөвлөлийн төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнтэй байдаг. 9 гишүүний 3 бол хараат бус. Энэ нь одоо 30 гаруй хувийг эзэлж байгаа. Угаасаа хуультай. За өмчийн эзэн хяналт хэрэгжүүлэхээр нийслэлийн иргэдийн одоо төлөөлөгчдөөс 3 төлөөлөгчийг бас оруулж байгаа. За үлдсэн 3 нь бол мэрэгжлийн одоо төрийн албан хаагч болон тухайн салбарын мэрэгжлийн хүмүүс байдаг. Энэ нь өөрөө хуулиар болон тухайн компани дүрмээр зохицуулагдаж явдаг. Би бүр үнэхээр ойлгохгүй нэ. Үнэхээр энгийн ойлгохгүй тэнэг хүмүүс байгаад байгаа мó? Эсвэл бол бүр ингээд энийг хүмүүст буруугаар ойлгуулах гэж чичрээд дайраад байгаа мó гэдэг би бол ойлгоогүй. За зүгээр маш энгийн зав манайхаа. Өөрсдөө төсвийг батлаад иргэдийн төлөөлөгчтэй хурал дээр өөрсдөө төсвийг батлаад тэгэнгүүтээ өөрсдөө бордод нь очингуудаа тэр төсвөө зарцуулж байгаа байхгүй юу? Тэгээд тэр зарцуулж байгаа үзэгдлээ бид нар хянаад байна гэж нөө энэ буруу. Гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох засагтайгаа ингээд нэг өөрт орцонтой яг адилхан. Та нар хэрвээ санаж байгаа бол улсын хурлын гишүүдийн ихэнх нь сайд нар болоод тэгээ нөгөө нэг 50-аас дээш хувийн саналаа зүгээр сайд нар нь ярилцлал өргөөд нөгөө нэг хяналт тэнцлийн зарчим чинь байхгүй болсныг анзаарч ирсэн баг. Одоо яг иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр яг ижилхэн процесс. 45 хүний 42 нь гэдэг чинь зүгээр ярс гэж орж ирээл шууд сонирхлын зөрчилтөд нөгөө олонхоор түрүү яриад нөгөө төсвөө баталчихна гэсэн үг. Яг ийм новшийн зүйл болж байгаа учраас нийслэлийн төсөв өнөөдөр хідэн их найдын алдагдaltaй явж байгаа маа. Эдгээр ч уг нь хянаа сууж явах хэрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгээ энийгээ ерөөсөө юу ч болоогүй юм шиг яриад байгаа байхгүй. Гэхдээ бид нар бараг ороод нөгөө нэг байгууллагуудаа хянаж байгаагүй. Та нар тэр баталсан төсвөө үрдэг байгууллагт нь хамт ороо суудсан байна. Энэ болохгүй. Яг нөгөө нэг сэргэлэн гэдэг нэг залуу яриадсан шүү дээ. Би нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч ч гэсэн нийслэлийн тендерт орж болно гэж тэнхтэд хэлсэн шүү дээ. Хууль зөрчихгүй болвол гэд. Хуулиасаа гадна наадах чинь ингэ хяналт тэнцлийн зарчим чинь алдагдаад байгаа гэдэг юу ч ойлгохгүй юм уу? Энд ч одоо амар энгийн юм шүү дээ. Тэгээ би бол нэг зүйлийг гайхаж байгаа. Үнэхээр ийм тэнэг хүмүүс энэ ч ингээд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд болдгийм үү? Эсвэл бол энэ хүмүүс үнэхээр ийм сонирхлын зөрчилтэй учраас энийг хамгаалаад ингээд байгаад байгаа юм уу гэдгийг л гайхаад. За тэгээд дээрэс нь бусад юмнууд бас болжээ. Дүүжин тээвэр гинэ.
Энэ 71% нь гүйцэтгэгдсэн бараг одоо ашиглалтанд орох гэж байгаа юм байна. Тэгээ мөнгөнд дүн 41.6 сая евро хөнгөлөлтөө зээл юм байна. Бас хүүтэл байж таараа хөнгөлөлтөө хэдийч. Тэгээ энэ арцтаас үнэр хороол гэдэг юм. Энэ одоо яг юулт вэ гэдэг шиг тий. Энэ ямар үр дүнтэй, ямар ач холбогдолтой үүгээр юу шийдэх гэж байгаа юм бол арцад гэдэг чи одоо бодвол нүхтийн тэндүү арцтай юм уу? Тэгээ арцтай амнаас үнэр хороол гэж байгаа. Одоо тэр хар хорин зах руу явах гэж байгаа гэж. Тэр нүхтээс хар хорин явах ямар тийм одоо судалгаа шаардлага хэрэгцээ байсан болов. Тэгээ эн чи баггүй мөнгө штэ. 41 сая евро гэдэг чинь маш их мөнгө штэ. Тэр энэ дээр хийсэн судалгаа нь юу байгаад ийм амар одоо төсөв. Эн чинь нөгөө дүүжин тээвэр гэдэг байгаа юм тий. Эсвэл энэ аялал жуулчлалын зорилттой юм уу? Эсвэл яг яах гээд байгаа юм бол тий. Гэхдээ энэ бол зүгээр захын чи зүгээр бид нар ингээл гудамжинд гарахад ямар новшин юм болдог тий. Хавар тавьсан боржуураа намарч сольж явах шиг. Тий? Хавар тавьсан замаа үгүй намар тавьсан зам нь хавар эвдрээд дахиад сольж явах шиг яг энэ манай гадаа болсон үзэгдэл шүү. Энэ бол зүгээр энгийн жишээ. Дээрээс нь 24 мега төслийнх нь 18 нь хэрэгжиж байгаа гинэ. Тэгээд аль мега төсөл нь илүү чухал юм бэ гэдэг талаар ямар ч хинч мэдэхгүй. Яг аль нь? Энэ нөгөө нүүрс баяжуулах үйлдвэр юм уу? Эсвэл энэ хурдны зам нь мэдэхгүй. Бүгдээрээ чухал. 24-лээ чухал. Яагаад гэвэл бид мөнгө шааж байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд бүгдээрээ тэр дунд нь орцсон, бүгдээрээ ярс гэдэг батлал. Манай нэг таньдаг хүн дүүргийн иргэдийн төлөөлөгч болсон шиг санаж байна. Тэр болохоор бас ялгаа авахгүй яг нийслэл шиг ялзарсан байдаг гэсэн. Ингээд бүгдээр нэг юм хог мог үйлчлэгээний компани ингээл яагаал тэгэл тэнчэнээс ингээд бүгдээрээ шимэгчлэл барьцаатлаад байж идэг. Тэгээд ямар ч хяналтгүй, ямар ч тэ эрх мэдлийн хуваарлалт байхгүй усны гайч яг ингэж гарч иж байгаа. Мэс 100 задгаа 60 агархаа. Тэгэд энийг бид нар сая энэ 7 хоногт харлаа. Энэ одоо хурлаар бол маш олон юм ярьсан тий. Маш олон юм ярьсан. Тэгээд тэрний зүгээр л хамгийн чухал гэснүүдийг би та бүхэнд харуулсан шүү. За тэгээд яг энэ үеэр хэргийн эзэн Хингэргийн тохиур Нямбатар хаан байсныг бүгдээрээ сонссон. Өдөр надаа чатаар хүмүүс мэдээлэл хүргэж ирсэн. Японд явж байгаа монголчууд Нямбатар даргыг Токио тааврын одоо хідэн давхрын мөлий 70 хэдэн давхрын ресторанд хоолж ингээд бичлэгийг явуулж илээ. Тэгээд одоо би бол бичлэг зарлах боломжгүй учраас бол энийг яг ингээд бодтойгоор хаарсан хүний хувьд бол надад бол амар харамсалтай санагдаж байна. Энд чинь өстө бөө юм болоод чинь манай хоолоо идээл. Ер нь Нямбатарт дандаа хоолны бичлэгийн задрах юм тий. Хүмүүс нэг хүүхэн мөхөнтэй бичлэг задардаг шүү. Дээр нэг солонгос хоол идээл явж байгаа юм аа. Одоо Токиодоос хоол идсэн юм байна үрхий. Тэгээ нэг ийм л одоо нөгөө Нямбатар их юм хийсэн гэдэг хүмүүс энийг харж байгаа тийм. Их юм хийсэн манай хүмүүс. Маш их юм хийсэн. Тэгтээ дандаа идэж уухал юм хийсэн. За ингээд нийслэлийн маань одоо сонсгол явж явах зур мэдээж Улаанбаатар хотод мань бороо орлого байх уу. Хідэн их 80-ийн төсөвтэй болсон амар Улаанбаатар хот заяа. За тэгээд одоо амар байх байлгүй дээ тийм бидтэй чи борооны шугам өстө шууд гээл баг яар татаж аваад нэг туслах зүйлдэлгүй бүгдийг сорж аваал тий. За тэгээд энэ 7 хоногийн борооноор ямар их байсныг харъя. За геодез усны газар гэж Улаанбаатарт байдаг. Тэр хэд маань энэ усны шүүрүүлцгүүдийг хямс тавьмаар байна. Усны энд дэжид ус шүүрүүлдэг цэг нь тэнд байгаа усгүй. Дараагийнх нь энэ бараг усгүй. Яг усан дундаа яг байхгүй байгаа тийм тий. Яна манайха намайг жоохон хуурай газар тавьчаарэ. Би наад бол чинь жоохон дургу шүү. Мангар юм тансаг. Гэтэ жоохон хагархаа. Нөгөөдг нь бүр нөгөө ус шүүрүүлэх нь бол бүр ингээд цаана ингээд нуугдсан биз дээ бүр ингээд юм хомны цаагуур ороод боржуураа даваад бүр нэлээд том хэмжээний үер муур болж ижил над руу орж ирэхээр байгаа байхгүй тий. Бус нь бол ингээд цэмбэр яах вэ? Нар наад ажлыг чи хийчнэ. Салхилаад алга болгочноо. Би эндээ го хуурай байж. Хідэн их 80-ийн төсөвтэй Улаанбаатар хот шүү дээ. Ямар лалрын юм бэ тий.
За тэгээд ус зайлуулах систем юм байна. Гэхдээ бас ямар ч байсан хэдэн жил хийснийх нэг юм ашиглалтанд орсон байна бас Улаанбаатарт маань. Шин төв цэвэрлэх байгууламж нь Сонгон хайрхан дүүргийн 20 дугаар хороонд хуучин төв цэвэрлэх байгууламжийн баруун талд баригдсан бөгөөд бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлөлттэй зээл Монголын засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжсэн томоохон дэд бүтцийн төсөл юм а. Шинэ байгууламж ашиглалтанд орсноор нийслэлийн бохир усыг бүрэн хэмжээнд хүлээн авч стандартын төвшөнд цэвэрлэх боломж бүрдэн Сонгон хайрхан орчимд олон жил үргэлжилсэн өмхийн үнэрийн асуудал буурах хүлээлттэй байна. Ямар ч хүлээлттэй байшаа зэ. За тэгтээ яг ямар ч байсан ингээд нэг ч гэсэн нөгөө цэвэрлэх байгууламж чи ачааллаа дагаад бүр даахаа болоод ингээд амар болцсон байсан. Тэгээд ямар ч байсан өнгөрсөн 7 хоногт шинэ цэвэрлэх байгууламж нээлттэй хийсэн байна. Тэгээд нөгөө нэг өмхийн үнэр нэг ойролцоогоор 30% мөр буух болов гэдэг бас надад ч гэсэн хүлээлт байгаа. Гэтэ яг тэр юуг нь яаж ялгахгүй гэдэг. Нэр арай бага өмхий байшиг байшгүй. Нэр тэр утаг яаж 30% буурсныг энэ үнэрч мэдээд байна. Энэ яг 28.9% буурсан баг шүү байна. Харж байна шүү. Гэтэ ямар ч байсан нэг ч гэсэн юм болжээ хөрх юм. Skype компанийн маань Монголдо илүү багцыг бүр илүү дэндүү илүү болгосон байна. Дэндүү илүү бишээ. Skype компани Монголдо илүү багцаа шинжлээд энэ бол дараа төлбөрт багц шинжлээд илүү бүр илүү болгосон байна. За Монголдо 40 багц яасан бэ гэхэлэр 50 ГБ-ийн эрхийг та бүхэнд нэмж өгж байгаа. Дээрэс нь бусдаа хуваалцах 10 ГБ-ийн эрхийг танд 500,000 төгрөгөөр санал болгож байгаа. Харин Монголдо 55-аас 100 багцууд маань 80, 100, 150 ГБ-ийн датаг танд өгөхөөс гадна бусадтай хуваалцах 20 ГБ датаг тэг төгрөгөөр та бүхэнд өгөхөр болсон байна. За тэгээд та бүхэн шинэ хэрэглэгч болохыг хүсэх юм бол өөрт ойр байгаа Skype-ийн салбар дээр очиод эсвэл онлайнаар шинэ хэрэглэгч болох боломжтой. Тэгээд Монголдо илүү бүр илүү болсон байна. Баярлалаа. Илүү хэрэглээ. Илүү боломж. Илүү сонголт. Илүү дата. Монголдо илүү хурдан. Дараа төлбөрт Монголдо үйлчилгээ таны хурдтай ухаалаг амьдралын хэв маягт зориулв. За жил болгон өрсөлдөх чадварын индекс гэж юм гардаг. За тэгээд энэ 7 хоногт Монгол улсын өрсөлдөх чадвар дэлхийд дахинд ямар байгааг одоо танилцуулсан энэ жилийн өрсөлдөх чадварын индекс гарсан байна. Манай улс бол энэ 70 улс дотроо 67-д жагссан байна. Ингэснээр бол одоо сүүлээсээ 3-т оржээ. Өмнөх онд бид нар 65 дугаар байранд ирэмлэгдэж байсан бол ингээд 2 байр ухарсан байгаа юм. Хамгийн их хойшин татсан үзүүлэлт бол инфляц байгаа. Монгол улсын инфляц бол дэлхийн бусад улсад орнуудтай харьцуулахад өндөр байгаа. Манай улс бол одоо нэг улсаас нэг зах зээлээс хэд хараат байгаа. Энэ үзүүлэлтээр бол хамгийн сүүл мушигсан буюу 70 дугаар байранд орсон байна. Эдийн засгийн сөрөн төсвөрлөх чадвараар бас хамгийн сүүлд орсон байгаа. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засаг бол туйлын эмзэг байна. Энэ харьцуулж байгаа улсууд дотроо гэж эрэмблэгдсэн байгаа юм аа. Гэхдээ бас хүрэл медаль юм шүү тий. Доороос 3 гэж. Алтаа байга гэхэд алтын датаг хүрэл байлаа гэдэг шиг тий. Манай улс бол өрсөлдөх чадвараар доороос хүрэл медальтай шүү. Өөрсдөө жоохон баярлуулж ирээд. Бас ч гэж арай ч бас хамгийн сүүлд нь орчмол байна шүү дээ. Яах вэ? За тэгээд манайхан энэ ч нэг тоглоом биш зүйл ярьсан байгаа шүү. Тэр юу вэ гэхлээр инфляц. Бид нар ерөөсөө инфляцийн талаар ярихгүй байгаа. Инфляцийг биш дээ бид нар ч юу гэж ойлгуулах гэдэг нь тэгэхээр үнийн өсөлт гэж ойлгуулах гэдэг байгаа. Sorry no. Монгол банк хэтэрхий их мөнгө хэвлэж нийлүүлээд энэ зах зээл дээр. Татвар гэдэг юм гаргахгүйгээр бидний мөнгийг үнгүүдүүлэх замаар өөрсдөө санхүүжүүлээд ийна гэдгийг энэ индекс дээр харуулсан байна. Тэгэд инфляц гэдэг бол шүү дээ үнийн өсөлт гэхээсээ илүү бүх бараа бүтээгдэхүүний үн өсөх буюу төгрөгийн үнц нь алдагдж байгаа үзэгдэл шүү монголчуудаа.
Тэгэд энийг маш сайн анхаарахгүй хичнээн сайн би өнгөрсөн 7 хоногт хэлсэн дахиад давтаж хэлмээр байна. Хичнээн бид нар татвар бууруулсан ч гэсэн инфляц байх юм бол бидний зүгээр карманаас мэддэхгүйгээр мөнгөний маа суульчж байна гэсэн үг шүү. Тэгээд инфляц гэдэг дээр бүгд маш том анхаарлын тэмдэгтэй тэр нэг шинэ Монгол банкны ерөнхийлөгч гээд байгаа нөхөр цаагаар маш их мөнгө хэвлж бидний мөнгийг үнгүүдүүлж байгаа юм байна шүү гэдгийг ойлгоорой маань. Энэ 7 хоногт болсон хамгийн том сенсацуудын нэг байна. Гэхдээ олон сенсац байгаа. Том хэд хэдэн сенсац болсон. Тэрний нэг нь бол зам дээр жигсаал хийсэн юм аа. 9 цагт цагаан хот суурьшлийн бүсдэх оюу толгой компани баяжмлын зам дээр эсэргүүцлийн арга хэмжээг аль бие ёсоор эхлүүлж байна. Гэхдээ одоо ёстой ойлгоогүй. Нөгөө баяжмал гараад нөгөө манайчин татвараар нөгөө цалин тэтгэврээ тавих гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь манайхан шууд хаагаш. За тэгээд энэс нь бол манай Монголын төрчин өөрхийн эмзэг шүү дээ. Нөгөө хамаг хөрөнгө оруулагчтай хөөгөө явуулсан. Оюу толгоогоос өөр харах хүн байдгүй. За тэгээд нөгөө тал маань хөсөнд гоож сандраад гараад ирсэн дээ. Улс ерөнхий сайд нэмосрын учрал хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа альва хөрөнгө оруулагч гадна дотно гэж ялгахгүй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд саад болж байгаа. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа энэ хүмүүст хариуцлага тооцох тодорхой үүргийг хууль зүйн дотоод хэргийн сайд болон цагдаагийн ерхий газрын дарга нарт өгсөн. Цагдаагийн ерхий газрын даргатай шууд холбогдсон. Өмнө Говь аймгийн цагдаагийн газар чиглэл өгч замын одоо энэ төгжрлийг одоо хаалт болтыг хууль бусын хаалт болтыг авах чиглэлийг өгж байгаа. Тэр чиглэлд одоо цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Хэд хэдэн хуулийн асуудал байгаа. Нэгдүгээрт бол Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг одоо гэмтэрэг болж таарна. Өдөртөө Багдад 4.3-аас 5 тэрбум долларын орлогыг тасалдуулж байгаа. Энэ орлого бол үндсэндээ хүүхдийн мөнгө, тэтгэвэр, нийгмийн даатгал, цалин, эрүүл мэндийн даатгалд санхүүжилт болж орж идэг ийм орлого байна. Энэ орлогыг тасалдуулна гэдэг бол Монголын нийт ард иргэдийн бас эрх ашигт нөлөөлнө. Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал сөргөөр нөлөөлж байгаа ийм гэмт үйлдэл. Хөөрхөн амьд. Гэхдээ нэрээ оюутлогоос өөр хөрөнгө оруулагч байхгүй болтлоо бид нар бүгдийг хөөгөө явуулсан юм чи одоо ингэж айж гарч ирэхээс өөр яах вэ? Тэгээд 5 тэрбум төгрөгийн татврын орлогыг ингээд хааж гинэ. Энэ бол болохгүй гэдэг юм ярьсан. За ингээд хаасаагүй ч өстой яана оюутлогын замыг хаачлаа гэж өстой боо юм болсон. За тэгээд мэдээж наримт дөрвөж ба дараагаас асуулгүй яах вэ? Зам агаад Монгол улсын эдийн засагт асар том хохирол үүсэж байна. Хохирол нь өдрийн 5 тэрбум төгрөгөөс 5 тэрбум төгрөгөөс сая сайд нь мэдээллээ. Та товчхоор өгч шүү дээ. Харин тэрийг нэрч шүү. Яа ингээд за яг энэний дараа бас юу лээ оюу толгой ард түмний өмч гэд байсан уу? Тим хөдөлгөөн байгуулагдсан байна. Одоо нөгөө манай хуучин байсан баасан ихч за сэтгүүлч отхон за уянга тэргүүтээ 3 энэ гурвал яваад байгаа яг нэг юм цагаан цэнхэр улаан палажаар хосолцоо нэгэн улсын туг шиг за ингээд тэр хэд маань бас юу гэж ярьсныг сонсё. Тэр баяжмлын зам хааснаар маш тодорхой мэдээллүүд олон нийтэд хүрлээ. Олон нийтэд маш том зүйлийг эндээс алдаж байгаагаа бид нар ойлгож авлаа. Өдөртөө 60 тэрбум төгрөгний баялаг гараад үүнээс ердөө 5 тэрбум л Монгол улсын төсөвд орж байна. Харин 55 тэрбум төгрөг буюу түүнээс дээшх нь Rio Tinto гэж компани аваад явчихж байна. Бодлого бодно гэж амар юм өө. За долмаад 4 алин байсан. Нэгийг авлаа цаана хэд үлдэх. Яг ийм логик шааж байгаа байхгүй. За яг мэдхгүй яг энэ тоон мэдхгүй шүү манайхан заяа. За 60 тэрбумаас 5 тэрбумыг авлаа заяа. Тэр 60 тэрбумаар тэр бумын юмыг гаргах гэж хичнээн тог хэрэгэлсэн бол хичнээн олон хүн ажилуулсан бол хичнээн олон засварынхан байсан бол за дээрэс нь юу одоо ингээд хичнээн хоол идээд яагаад ийгээд ингээд эн чинь бизнесийн амар энгийн зарчим шүү дээ. Хэдэн хувийн маржнаас хэдэн хувийг аваад байгаа юм бэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Чи бизнес хийдэг ямар ч хүн ингээд үгүй эн чинь зардал гэж нэг юм гарнаа. Тэгээд зардлаа хасаад тэр хэдэн мянган метр рүү өрөмдөөд тэгээд цахилгаан тавиад тэрийн тэрэмдээд хэдэн мянган хүнийг өдөр оройгоо хооллуулад ингээд энэ минь талаар ямар ч ойлголт 60 мянгаыг авсан тэгээд тэрнээс 5-ыг л авчиж арайчтай 55-ыг авсан байгаас хараа шулаад байгаа гэдэг юм юм. За яг хөө энэ бол ингээд юу зүгээр бидний бас нэг харахгүй нэг өнцөг байгаа манайхаа.
Одоо нэг илжигний өмнө ингээд луун тавиад нөгөө илжиг чинь ингээд луунгийнхаа хойноос яваад идэг шүү дээ. Яг үнэндээ энэ оюутлах одоо ч биш юм шиг байлаа шүү. Яг цаад асуудал нь. Зүгээр яг тамхины цэгийн мэдээ сонсоход үгүй нэрэ та нар ажиглаар нэг юм оюугийн нөгөө зодон чи ингээд нам дотор яваад байгаа шүү дээ. За дээрэс нь бас моохоос хүчтөрж тэрэнд нь орж ирж байгаа юм уу да. Оюун эрдэнэ моох хоёрын хослол VS нөгөө тал гэдэг юм яваад иж магадгүй. Тэгээд энэ зодоондоо одоо Монгол улсыг одоо самархаа болжооч тийм. Нэг ганц байгаа оюутлогоо нь хамгийн популист сэдв. Тэрийг барьж аваад зодооныхоо дунд сэндвич хийгээд яваад. Тэгээ энэ минийгоо болж зүгээр эр хүмүүс шиг сайхан нүүрнээсээ өөдөөдөөсөө харж байгаа шаалтсаа зодтолч болдог. Тэгээд энэ ч одоо монголчуудын амьдрал хоолтой холбоотой юмыг хоолороо тоглоод шүү дээ манайхаа битэл та. За тэгээд энэ 7 хоногт нэг юм болсон байна. За яг энэтэй холбоотойгоор Батэрдэн гишүүнээс бас яриа авсан. Замыг өнөө өглөө 9 цагаас эхлээд бас тэмцэгчд хаацсан байна л да тийм ээ. Тэгэхээр ойролцоогоор хоногт бол 4.3 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ гэдэг ийм мэдээллүүд яваад байна. Тэгэхээр таны хувьд одоо яг энэ тал дээр ямар байр суурьтай байгаа? Би одоо байгаль орчны сайд байхасаа л ярьдаг. Шантаж хийж байгаа хүмүүстэй тэмцэх хэрэгтэй. Тэр хүмүүс хууль байдаг гэдгийг сануулах хэрэгтэй. Яагаад тэгэхээр чинь би өглөө харсан л та. Ингээд бид нар тэмцлийн ажил хийж байгаа учраас мөнгө хандуулна гэдэг. Энд ч арт түмний мөнгийг аваад арт түмэнд орох орлогын өөрсдөө бууруулж тэмцэл хийдэг хэлбэр гэж юу вэ? Энд чинь тусгаар улс. Хуультай. Тэ? Одоо тэр халзан бүрэгтэй байна. Энд чинь бүтэн хилцүүд хийсэн шүү дээ. Хяналтын сонсгол хийсэн шүү дээ. Үүдээ хяналтын сонсгол дээрээс ямар ч асуудалгүй халзан бүрэгтэй төслөл явах ёстой байна гэд шийдвэр гарцсан шүү дээ. Энд чинь саяхан шүү дээ. За тэгээд ингэж явж байна. Тэгээд ер нь бол та бүхэн анзаарчлаа бол хамгийн их оронч гээд байгаа хүмүүс чинь хамгийн эвгүй цаанаа кашлцсан хүмүүс байдаг байх магадaltaй. Тэгээд нэг охины бичлэг бас энэ 7 хоногт явууллаа. Бас оюутлогоо талаар тэмцээд ийсэн. Би хамгийн гоё зөвлөж ирсэн. Гэтэ би төлтөө баярлаж байна. Яагаад гэвэл ээж би нөгөө оюутлогоогоо гарч ирсэн мөр юм авчихгүй юу? Хопос болж чинь тий. Яг бид нар дөнгөөгөө биш өгсөн. Тэгээд 80 мянга гаргасан. Гэхдээ бид нар энэс илүү за гэвэл би бас хүнээс авсан юм би хостой л ихч. Аймс маань ахих уучлаарай. Нэр аймс бол миний ахих. Тэгээ би ингэж өмсөд ирсэн. Гэхдээ би өнөөдөр тэ гуцны гоё яахаж ирээгүй. Монголчууд хүний ууж өмсөхтэй хүний ууж энэ хүүхдтэй нэг юм юу юм шиг үл шүү. Яг цоо ирүүл хүүхд биш юм шиг үл шүү. Нэрээ тоглоомгүй. Тэгэд ийм хүүхдийг ингэж ашиглаад ингэж яваад. Тэгэд өөрхийн хамт шууд үнэ хэлжтэй оюутлогоос авсан мөнгөөрөө би дээлээ авсан гэд. Тэгээ энэ миний ерөөсөө ямар ч цензуургүй шууд ингэж тас гэд гаргачихж байгаа байхгүй. Тэгээд номингоос бас мөнгө одоо яасан тий. Номингийн гадаа эсэргүүцээ бас мөнгө авсан юм уу? Тэгээд тэрний дараа чи өчнөө юм дээр энэ хүүхд чи ерөөсөө бараг бүхэл юмны тэмцэгч болоод хувирчилж. Тэгээд би бол энэ хүүхд тэмцээд байгаа гэж бодохгүй байгаа. Цаана нөгөө нэг ардаас нь янз бүр болгож за оюутлогоо дээр яачих юм бол дээл авах мөнгө өгөөч гэдэг юм нэг ийм юм яваад байна уу гэж харсан шүү. За тэгээ бодоор хүмүүсээ бодох хэрэгтэй. Тэгээд нэг юм бол үнэн. Бид нар оюу толгой гэдэг газарт одоо газрыг оюутлоход үнэхээр одоо юу гэдэг те ямар ч сонголтгүйгээр хамгийн гоё боломжтой позишныг өгсөн байгаа. Яг л бид нар өөрсдөө өгсөн. Манай Монголын эх орончд өгсөн. Тийм оюутлоо гараад ивэл бид нар яаж чадахгүй шүү. Тийм учраас тэд нар дийл хийх хамгийн good position дээр байна. Ямар ч дийл хийдэг хүн мэдэндээ бид нар үнэхээр шахагдсан байгаа. Энэ шахагдах энэ новшийн позишныг хэн өгсөн бэ гэхээр энэ эх орончд өгсөн. Тэгээ өнөөдөр бид нар тэр эх орончдын лайл анчгийг нуруунд дээр өөрөө явж байна. Тэгээд бүгдээрээ бодцгоё. Яг яагаад бид нар өнөөдөр ингэж амьдарч байгаа гэдэг бодох хэрэгтэй. Сая нэг залуу хэлж байгаа нэр яг нэг амар сошиалор амар олон хүн дэмжиж байгаа гэхээс илүү нэг Монголын нийт ард түмэн дэмжиж байгаа гэхээс илүү сошиал дээр ингээл хөөсрүүлээд сошиал дээр ингээл энийг PR-ийн хувьд юу гэдэм fire hose гэдэг нэртэй юм технологи гэдэг. Яг тийм технологи яваад энэ бол харж байгаа шүү. Баярлалаа. За манайхан нэг хүн гэгэрсэн байна. Үнэхээр гэгэрчиж. Сайн мэдэн штэ энэ чинь тийм үстэй. Тэн архитан согтуурах гэдэг асуудал төрийн албанд
зангаатай эрхчд. Тэгээ энэний тод илрэл болохоор аймагуд руу ордог гардаг дээр нэг юм цэнхэр дугаартай машинууд зогсож байгаад нэг өдөж гаргаж яана гэдэг арх задлаа зогсож байгаа нь илт ард түмэнд харагдаад байна. Тэгээ энэ балиар зуршлаас бид нар салахгүй юм. Тэгээ бидний одоо сүүлийн олон жилийн тийм дадал болчиход байгаа энэ балиар юмнаас салах арга байна уу? Браво! Нэг ч гэсэн хүн тийм үстэй. Гэхдээ би тэгж одоо яг тэр цэнхэр дугаартай машин зогсчоод арх өгөөд байгааг ард түмэн хараад байна уу? Манай ах хараад байна л гэдэг. Мо цолигнооч яас их уудаг юм бэ? Шүлсэн байгаа юм. Тэгээ манай Монголд та нарт нэг ингэж ажиглагддаг. Авилгалч мөртлөө авилгалчдад дургу. Хулгайч мөртлөө хулгайчдаа дургу. Архичин мөртлөө архичдаа дургу. Тийм үзэгдэл байдгийн бас нэг илэрлэл нь болчих үе дээ гэж бодогдсон. Тэгээд 7 хоногийн сүүлээр бас тамхинд дургу болсон юм л да. Уг нь өөрөө бол тамхи татдаг хүн байгаа. Тэгээ өөрөө хэлчихээ. Үгүй би тамхи татдаг ч гэсэн энэ бодлогын хэмжээнд энэ дургу байж болно өстэй. Би хулгай хийдэг ч гэсэн хулгайч нарт бодлогын төвшөнд дургу байж болно өстэй гэдэг. Хийдгүү зүйлээ олон нийтэд ч юм уу улстай байгаасаа гэж боддог тийм хүмүүс Монголд олон байгаа. Тэгээд нэг хүн гэгэрч монголчуудаа. За яг одоо миний гарт 1938 оноос хойш үйлдвэрлэгдэж буй Оросын домог болсон 80 жилийн түүхтэй гайхалтай цэвэр тунгалгын одоо үлгэр жишээ болсон Столичная брэнд байна. За тэгээ Столичная брэнд бол 1980 болон 90-ад онд бол Монголд маш их өргөн дэлгэр байсан. Тэгээд үнэхээр гоё цэвэр тунгалаг арих. Яагаад вэ гэхээр 6 times distilled буюу 6 удаа нэрсэн. Дээрэс нь хусны нүүрс болон кварцын шүүлтүүрээр шүүдэг учраас ийм гайхалтай цэвэр тунгалаг байдаг юм аа. Тэгээд 80 жилийн түүхтэй домог болсон Stolичная брэнд. Баярлалаа. За энэ 7 хоногийн сүүлээр Ардсан намаас айгүй чухал хуулийн төсөл өргөн барьж байгаа талаараа ярьсан байна. Улсын хурлыг ардчилсан намын бүлгээс үндсэн хуулийн цэц иргэний үндсэн эрхийн маргааныг хэлэлцдэг байх эсрэг асуудлыг хөндөж тавьсан байна. Жишээ татаад Германы үндсэн хуулийн шүүхийн нийт шийддэг маргааных нь 94% зөвхөн иргэний үндсэн эрх байт юм бэл. Ард нь 4% нь эрх мэдэл хуулилтын маргаан байт юм бэл. Цаана үлдэж байгаа 2% нь норматив хяналт буюу хууль одоо үндсэн хуулитай зөрчилдөж гэнэ үү гэдэг маргаан байт юм бэл. Гэтэл Монгол улсын үндсэн хуулийн цэц зөвхөн 2% ажлыг хийгээд цаана байгаа 98% ажлыг огт хийхгүй байгаа байхгүй юу? За ийм хууль орж ирж байгаа маань. Дээрэс нь энэ хуультай зэрэгцүүлээд улсын хурлын даргаыг нейтрал байр суурьтай байлгах талаарх хууль орж ирж байгаа юм лээ. Нөгөө намын бүлэг рүү очиж хурал мурал суугаар бол заавал мэддэгч гэдэг юм уу иймэрхүү юмнууд. Тэгэд энэ бол маш чухал. Үндсэн хуулийн цэц иргэний үндсэн эрхийг хамгаалдаг байгууллага байх ёстой. Түүнээс биш дарга нарын тохиуроор ажилладаг газар байх ёсгүй. Тэ жигсаал цуглааны эрх гэж бид нар олон жил ярьсан. Тэгэл тэрийг үндсэн хуулийн цэц зөрөөсө хамгаалахгүй байгаа шүү дээ. Өөр маш олон хүмүүсийн үндсэн эрхтэй холбоотой зөрчлүүд дээр үндсэн хуулийн цэц дуурахгүй байгаа. Тэгээд энэ хууль гараад ирэх юм бол яг жинхэнэ нөгөө явдаг журмаараа яваад иргэнээ хамгаалдаг. Тэгээ иргэнээ эрх мэдлээс хамгаалдаг. Одоо яг жинхэнэ үндсэн хуулийн шүүх болж хуурах юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд энэ хууль нь яваасаа өөрсдөө бол хэлээлээ. Бид нар ардын намтай уг нь тохирцсон байгаа. Тэгээд гол нь тохироондоо хүрэх юм уу буюу сайн мэдэхгүй байна гэж хэлчихлээ. Тэгээд тохироондоо хүрчээсэн. За жуулчид ирж байгаа. За тэгээ Монгол орноор манаас ингээд янз бүрийн аялагчид явж байгаа. Тэгээд аялагчид маань хөдөөний одоо юу гэдэг лээ? Яг нэг атман гэдэг лүү те. Тэр чи юу гэдэг юм бэ? Яг нэг тий атмануудтай таарсан байна. Тэгээ атманууд зогсоосон байна замдаар. Hello. Hello. Сайн байна уу? Don't understand. Машин шүү. Үүн Эрүүшиг 8 ичхүү. тэрийг ав би нэг авъя. Малгай. Малгай. Ой. Ава. Шүүтэрүшээ. Үнэр аав өндөр юм шүү. Доо. Наач байлаа хүүрээ. Энд л явах. Тэг асаага юу? Яаж асаах юм? Ийм. Тэндээ өмдөөж. Гэр. Хамраа тамгаа юм уу? Яа нэ. Зарагтэй байли үү? Яа нөө догна. Хортой хатаа өгөөс. Видео карам догна.
Venga. Hostia, pero tanto que llevaba Juan. Яастай яг энэ бичлэгийг үзэхэд нурууны хоошоос хүүт тагаал явцсан. Яа яаж чад энэ влогер хүн юм шиг байна те. Ингээд бүх бичлэгийг 360-аар бичээд ингээд монтажлаад явцсан. Яанаас яач хуйтай л. Тэгээд одоо тэгээд баяртай л гэж хэлээд явчих шиг байна шүү дээ. Ер нь бол нэг дуртай бол байсангүй. Испани хүн баг шиг байна те. Тэгээ Испани хүн маань ямар ч үсэн яла тэгээд атманууд баг шиг байна. Тэгээ арх уудсан тэгээд энэ бол айгүй тийм дүр зураг ажиглагдлаа. Тэгээд одоо бид нар чи одоо нутагтаа ирсэн хүмүүсийг нэг аштайхаа аваад нэг нүүр бити улаалгачаараа гэдэг. Тэгээ манай сумын атманууд ингээд нүүр улаалгаад байвал хэцүү. Тэгээд энэ нутаг усных нь бас хилээрээ манайхаа юм уухлаараа наад гадныхныгаа одоо болоо та нар одоо бүгс улаалгаад ах юм та нар гэд заваарсан юм болсон байна. Ах нарын гол юм нөгөө монголоор ойлгоно гэж бодоод байна те. За сайн уу юу байна? Чи энийгээ яагаад би миний мотоциклоор солиод малгайгаа тайлмаа гэж үгүй те. За тэгээд нутгийн атманууд ингэсэн. За дээрээс нь одоо бас нэг ийм аяллаа бас сонин төрлүүд минь ямар ч мөнгө төлөхгүйгээр ингээд янз бүрийн машин суугаад яваад байдаг. За тэгээд нэг бас нэг хоёр жуулчин бас анхаарал татсан юм хийсэн байна. It's fun for now. We'll see how long it lasts. We're leaving. Sure? You sure? Thumbs up, Mongolia! За ингээд хоёр нөхөр бас богоонд ингээд суугаад. За энэ бол бас хууль зөрчсөн энэ буруу юм хийгээд энэ да. Энэ одоо зөрчлийн хуулиар шийтгүүлэхээр л юм хийгээд энэ. Тэгээд за ингээд хоёр янзын хүмүүс байгаа юм. Ийм хэцүү нөхдүүд ч бас жуулчилж ирж байгаа юм байна. Бас хэцүү нөхдүүд ч бас угтаж авч байгаа юм. Тэгээд одоо хідүүлээ манайхаа. Хідүүлээ гоё жуулч ирнэ шүү дээ. Хідүүлээ мяагаад бол ингээд ийм хүмүүс ирнэ. Тэгээд бүгдээрээ ямар ч үсэн одоо наадан болж байна. Аль болох нөгөө арх дарсаа уусан үедээ гадныхантай нэг ярих гад яах вэ? Томорх гоод яах вэ те? Нутаг усных нь бас хилцгээ манайхаа. За манайхаа нэг ганцхан сар төвччих. Хоорондоо зодтолдож барьдаг юм багооз. Тэр муухай юмнуудаа хоорондоо л гаргацгаач. Энэ гадныхандаа хэдүүлээ нэг нэр нүрээ одоо нэг монгол хүнд чинь нэг тийм байдаг штэ одоо тэгээ хүн нэрээ тогс өдөө гэдэг шиг тийм ээ. Тэгээ нэг хэдүүлээ нэг сайхан бодъё хэдүүлээ тийм ээ. Тэгээд ямар ч байсан жуулчны үйлрэл эхэллээ. Тэгээд бодцгоо манайхаа баярлалаа. За энэ 7 хоногийн бас маш чухал юмнуудын нэг бол мэдээж татварын хууль байсан. За тэгээд татварын хууль чинь өнгөрсөн 7 хоногт ингээ микслэгдээд ингээд нэг юм сонирхолтой болоод ороод ирсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг бас хэцүү юм орж ирсэн балаа юмс. Тэгээ ажлын хэсгээр нэлээ тал талаас нь ярилцсан. Тэгээд асуудал нь юу байсан бэ гэхээр хоёр хувилбараар ажлын хэсгээр санд оруулаад тэгээ энэ саналаар орж ирсэн байна. Яагаад энэ асуудал ярих болсон бэ гэхээр татвар төлөгчдийн нийтээрээ өгсөн одоо нийт бол 86 мянган энэ саналыг өгсөн байдیں۔ Бүх нийтээрээ чиг татвар төлдөг болёо гэдэг. Аль эсвэл ерөөсө бүгдээр төлөхөө болёо гэдэг л ийм зарчмыг яриад байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нөөц суутхан төлөгч 19 мянган аж ахуй нэгж байна өнөөдрийн байдлаар. За тэгээд яг 400 саяын босго тавьчихаар 34% буюу 23 мянган нөөц төлөгч байха болчихно гэсэн үг. Тэр ёсондоо нэг ёсондоо өнөөдрийн байгаа зах зээл дээр байгаа нөөттэй бараа, нөөтгүй бараа гэдэг юм чинь бүр одоо гарнаа гэсэн үг. Тэр утгаараа эргээгээд манай яг дундын хүнсний үйлдвэр тэр тусмаа. Хүнсний үйлдвэр за жижиг дунд үйлдвэрүүд өөрсөн дээрээ нөөтийн ачааллыг авна гэсэн. Нэгс нь зардал нь 10% нэмэгдэх болчиход байгаа. Тэгээ энийг бол одоо бид нар энэ нэгд өдөр аж ахуй нэгжүүдтэй тарьж хэлцүүлэх гэсэн.
ажлын хэсгийн хурлыг хийхээс өмнө нэгдүгээр аж ахуй нэгжүүдтэй хийгээд хоёрдугаар ажлын хэсгээ хуралдуулаад энэ санал гарсан байна. За энэ яасан бэ гэхээр яг үдээс хойш нь татврын тухай хууль улсын хурлын чуулганаар орох гэжсэн чинь яг өглөө нь Монгол Ардын нам мөрийн хөтөлбөр дээр ч гэсэн тавьсан байсан. Нөөтийн босгыг 400 сая болно гэдэг тэр заалтыг байнгын хорооны хурлаар ороод унагсан. Тэгээд тэр заалт байхгүй болсон. Энэ бол бүр үнэхээр одоо уг нь бид нар чи за нөөтийн босгоо 400 сая болгочлоо гэж бодсон байсан чи өглөө нь оруулж ирэл шууд унгаал тэгэл нөгөө заалт чинь нөгөө хууль дотор байхгүй болж гинэ гэсэн үг. За тэгээд улсын хурлын чуулган руу өдөөс хойш орсон. Тэгээд тэрэн дээр жавхлан гишүүн бас дэмжиж ярьсан байна. 2005 оноос хойш энэ чинь юу? 21 жилийн дараа 0-оос дөнгөж 75 хүрэх байгаа энэ үед буцаагаад явуулах гэж байгаа байхгүй юу? 16 оных чинь бол нөөтийг ий баримттай болсон. Энэ бол маш том одоо ололт, маш том дэвшил байсан. Ий баримттай болгосон мөн одоо урамш 2 үеийн буцаан ололт буюу энэ одоо урамшуул суглаад тэргээд маш зөв систем рүү орсон учраас энэ ий баримт дээр суурьснаас хойш маш хурдтай нэмэгдсэн. 45-аас ерөөсө 6 жилийн дотор 70 гараа авчиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо дахиад уг нэг одоо 4-5 жилийн дараа бол манайх ингээд 90%-аас дээш хүрэх татврын жинхэнэ суурь маань өөрөө дэлэх юм бүрэн боломжтой болж ирэх юм аа тийм. Тэгэхээр ийм өөрчлөлтүүдэд хэдүүлээ энд мэтгэлцээд зөв болгоод засгийн газар энийг бас дахиж оруулж ирээд одоо хугацаа байна намар одоо төсөө өргөн барихтаа сая яг нөөтөө яг цогцоор нь оруулж ирээд ингээд явбал их хурл бол би дэмжихэр байна гэж эндээс ингэж харж байгаа. Ер нь юу гэдэг нь ихлээр ингэж аахгүй. Уу яг өнөөдөртөө энэ нөөтийн босыг 400 сая болчихоо 50-аар нь хэвээр нь үлдээчих. Яг уу тэгээд гоё төсөн мөсөө хилцээд ирэхийн цагт хэдүүлээ нөөтөөсийнхэн буулгачих болно шүү дээ гэдэг юм ярьж байгаа. За тэгээд азар улсын хурлын чуулганаар нөгөө өглөөний дэмжээгүй санал ба шүү дээ, тэр нь дэмжигдээгүй. Дэмжээгүй гэсэн үг. Тэгэхээр яг ойлгож байгаа хэцүү байгаас те. Юу гэсэн үг вэ гэхээр буцаад нөөтийн 400 саяын босгочин буцаад ороод ирсэн гэсэн үг. Тэгэхээр нөгөө 400 саяын босго маань хэдийгээр өглөө нь одоо байхгүй болсон ч гэсэн үдээс хойш нь улсын хурлын чуулганаар буцаж орж ирсэн гэсэн үг. Тэгэхээр 400 саяын босгочин татврын хуулийн дээр байгаа гэсэн үг. За тэгвэл манайха нэг юм байна. За ямар ч байсан тэмцсний эцэст тодорхой татваруудаа ямар ч байсан буулгаад авлаа. Мэдээж реформын бол хийсэнгүү, хийж чадсангүй жилжингээ ярьлаа бид нар те. Ямар ч байсан нөөтийн босгоо 400 сая дээр нь бол ямар ч байсан үлдээлээ. Тэгэхээр нөгөө 50-аас дээш 400 сая хүртэлх орлоготой байгууллагууд бол нөөт төлгөө болж гинэ гэсэн үг. Гэхдээ энэ хизээнээс хэрэгжих нь одоо бас хуулийн дээрээс харна. За ямар ч байсан 28 оноос 2 сая төгрөг хүртэл цалинтай хүмүүс нөгөө хүн амын орлогын албан татварыг 1% төлөхөөр болж гинэ гэсэн үг. За дээрэс нь нөгөө үйл хөдлөх хөрөнгийн 2% татвар бас байхгүй болсон. Гэх мэтчлэн ямар ч байсан явсан нохоо яс зуусан шүү манайхаа. Тэгээд эх 7 хоногийн нэгдүгээр өдөр энэ хуулийг бүтнээр нь улсын хурлын чуулганаар орж батлах юм байлээ. Тэгээд энийг бүгдээр ямар ч байсан одоо харцгаа гэдэг магадгүй яг батлах гэж байхдаа бас бөө юм болчихыг бас үгүйсэхгүй. Тэгэхээр бүгдээр хяны тэгээд ямар ч байсан жоохон ч ихсэн хитүүлээ татвараа буулгаад авсан шүү манайхаа. Баярлалаа. Энэ 7 хоногт нэгэн хүү цэрхээс халагдаад байгаа юм уу яваад байгаа юм. Амар хөөрхөн нөгөө ер нь байнга сенсацид ордог гэсэн бацаан байлээ шүү дээ. Тэр бацаа ярьсан. Юу нэ? Даварт орч юм. Би цогцогт хаагатаа би арчишоо. Чим орч чадхаа юм. Чадна бэйгүй. Тэр бичлэгийг тэгэл ярихаар тэгэл хүмүүс тэгэл өхөөрдөөл хөөрхнөрөнд дуудал. Тэр нөгөө нэг мориноос унсан бичлэг гэдэг тэр бичлэг чинь нөгөө цагдаа босуулдаг бичлэг юм уу? Муу шоу алсан гэдэг. Тий. Тэрэн дээр чинь би 19 онд улсын баяр наадамд уралдсан тэрийг унж тэгээ үзүр дээр адуурал тэгэл нэг цагдаа босгож ирсэн. Намайг мордуулж өгсөн цагдаа. Цагдаа гүйзэр холоос гүйж ирээд. Тэгэл 3-т орж ирсэн. 3 дээр Түүнгийн угсаацсан сүмийн гончгийн матургийн зэр тал зүрэ 4 дээр 19 оны шүтлэн өрөөний шовоо халдсангийн хөхт ахгүй яг тэр үеэр чинь тэр бичлэгийн цацагдаж эхлэх гот би чи бүр амар айсарна. Жохон хүүгийн минь бичлэг гараад ирэнгүүт дээрээс нь тэр мориноос унтсан бичлэг байж байгаа. Айхтар айсан. Тэгээ харин манай Монголын ард түмний үг сайхан хайраар үлгийдэж авсан. Ердөө тэрнээс санаа зовх юм байхгүй. Бас их хүүгээр айгүй бахархдаг. Яг чинь ер нь их адтай өнгөж боддог. Их сайхан хүүтэй.
Тэгээ би яг тэр юу мөг нь бол бид нар анзаараагүй тэр хамгийн од болсон бичлэг нөгөө чадан байна мэн гэдэг бичлэг гэж дээ өнөхөр хөөрхөн те. Тэгээд энэ хүү ямар ч байсан цэргээс халагдсан ч юм уу цэрэг за халагдчих л байгаа юм шиг үү те. Цэргээс халагдсан байна. Тэгээд цаг хугацаа ямар амар хурд юм бэ те. Саяхал ийм жоох юм байсан чинь үгүй би ч одоо аргагүй те би ч одоо саяхал 18-т байсан ч одоо 42 ч шүү. Арайч те. Цаг хугацаа арай хурд яваад байгаа юм шүү. CS-ийн cover гэж юм лээ. Скин юм уу? За. Хэрвээ геймерүүд за. Би нөгөө Европ яваад ирсэн шүү дээ манайхаа. Тэр үеэр weekly show-га нэгэн ноутбукн дээр ямар ч гацалтгүй үнэхээр гайхалтай байсан. За энэ хүү ноутбукаа хаанаас авсан бэ гэхлээр би Nanotech Store-оос авсан байгаа. 2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгэл суурин компьютер, за тэгэл iPad, за ноутбук гэд маш олон төрлийн одоо цахилгаан барааг зарж байгаа. Дээрээс нь эдгээрийн дагалдах хэрэгслүүдийг та бүхэнд бас нийлүүлж байгаа юм байна. Та оюутан байж болно, геймер байж болно, бизнес эрхлэгч байж болно. Хинч байсан та энэчнээс та өөртөө тохирох тэр бүтээгдэхүүнээ авах боломжтой байна. Дээрээс нь хэрвээ та бөөний худалдан авалт хийх юм бол тусгай хөнгөлөлт болон Epson all-in-one принтерийг бэлгэлж байгаа юм биш үү? За тэр миний ашиглаад исэн ноутбук бол геймеруудын хэрэглэдэг ноутбук юм байна. График карт нь үнэхээр лаг байсан. Тэгээд хэрвээ геймерууд энэчнээс ноутбук худалдаж авах юм бол эсвэл суурин компьютер худалдаж авах юм бол CS2-ын скинийг үнэгүй дагалдуулж байгаа юм шүү. Хэрвээ та Nanotech-ээс компьютер болон бусад дагалдах хэрэгслүүдийг худалдаа авахыг хүсэх юм бол та орон зай төвийн 3 давхраас очиод авч болох юм байна. Мөн энэ харагдж байгаа вебсайтаар зочлоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг утсаар нь лавлаад асуух боломжтой юм шүү. Та мөрөөдлөө бүүстлээрэй. Энэ бол Nanotech Store. Танд технологийн хэрэгцээ гарсан. Тэгвэл бид 12 жилийн туршлага болон баталгааг санал болгож байна. Дэлхийн тэргүүлэгч брэндүүд болох Apple, Dell, Lenovo, HP, Acer хамгийн өргөн сонголт Hyundai. Бүх ноутбук болон PC-ндээ 12-оос 24 сарын баталгаа өгнө. Суурин компьютероо өөрийн хүссэн үзүүлэлтээр угсруулан авах боломжтой. Манай дэлгүүр бөмбөр худлааны төвийн хойно орон зай төвийн 3 дахь холбогдох утасны дугаар 77 77 41. Nanotech Store цэгийн. Энэ 7 хоногийн бас нэг хамгийн их хүмүүсийг талцуулсан хууль бол тамхины тухай хууль байсан юм байна. Та цахилгаан тамхи битэтат янжуур тат гэсэн л удаа агуулгатай надад л уншигдаад байна л да. Тэгэхээр яагаад ингэж янжуур нарай бага, энэ нарай өндөр гэдэг байдлаар татвар юуг нь оногдуулсан. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт зөвшөөрлөө хуулиар та дагалдах хэрэгслээр яг зөвшөөрлөлтөө болгосноороо ингээд тэр чинь нөгөө оруулж ирэхэд нэг зөвшөөрөл шаарддаг, зархаж бас дахиад зөвшөөрөл хэрэгтэй болдог нөгөө ингээд нэг хөшүүрэг хэрэглэх байдлаар, хүн сурталыг хэрэглэх байдлаар одоо яг та цахилгаан тамхины хэрэглээг жоохон багасгая л гэж бодсон юм шиг байна л да. Гэхдээ эн чинь хор хүнөөлөө бодвол бид нар аль-альныг л багасгах хэрэгтэй юм шүү. Яг одоо ингээд уншихаар тийм янжуура тат цахилгаан тамхиа битгий татал гэж надад уншигдаад байна л да. Энэ дотор чинь одоо шил никотин байхгүй шүү дээ. Жишээлбэл те. Энэ дотор никотин байгаагаа эндээс бол онцгой татвар авах хэрэгтэй юм. Тэгээ энийг одоо онцгой татвартай болгоод тусгай зөвшөөрөлт болгоно яг юу гэсэн би энэс эний чинь ойлгохгүй байгаа байхгүй юу та. За ингээд бөө хэрүүл болсон. Улсын хурлын гишүүч чинь баг 2 талцангаа алдлаа. За тэгэд яг энэ юуг нь үзсэн. Одоо яг энэ байнгын хорогоор орж байгаа хурлын. Тэгсэн чинь ингээд 2 судлаач гараад ирсэн чинь хоёулаа өөр юм ярьсан. Нэг нь болохоор веб портой гэд нөгөөх нь одоо янжуур тамхинаас хор багтай гэд 2 юм гарсан. Тэгээ одоо алинд нь итгэх юм байгаа бүүм. Тэгээд нэг ийм сонин айгу бушуу туулаа бориндоо бастай гэдэг шиг юм орж ирсэн. Тэгээд дээрэс нь хүүхдүүд тамхиттаад байна гэдэг юм ярьсан. Тэгэд за тэгвэл хүүхдүүдэд тамхи татуулахгүй бол за яг хөө ингээд татврын хэсэг чинь. Тэгэд өөр яах юм гэж багш нар дээр хариуцлага нэмсэн. Гэхдээ багш нар тэрий чи яаж хийх юм бэ ч тоо. Энэ хитэн 10 жил хянч чадаагүй юу тэр багш нар арай гэж нэг юм тэр нэг дүм мөнгийнхаа араас гарч байгаа тэр нэг өдөр болгоны репортноос гарч байгаа хүмүүс яаж нэг гих мэтчлэн ингээд амар алдаатай хууль орж ирсэн. За хүмүүс болохоор ингэж лээ. Нэг нь вебныхны лобби гээл нөгөөх нь тамхиныхны лобби гэдэг нэг юм яриад лээ. Одоо бол тамхи оруулж ирдэг хүмүүс бүгд веб оруулж ирдэг болсон. Нэг лоббиг ерөөсөө ярихгүй байгаа.
энэ олон улсын байгууллагуудын лоббиг ерөөсөө хинж ярихгүй. WHO гэдэг байгууллага олон улсын эрүүл мэндийн байгууллага гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг. Яадаг вэ гэхээр ингээд нэг юм амьдралаас тасарсан хууль авчираад Монголд ингээд хэдэн сая доллар ингээд тэр хуулиа хэрэгжүүлэхэд зориулаад нэг юм төсөл маягтай өгчдөг. Тэгээ тэрийг лоббиддаг. За тэр лоббиг л одоо энэ гишүүн маань хийгээд нь шүү дээ өөрх юмт. За тэгээд энэ гишүү юу гэж ярьсныг бүгд сонс. Тамхиг тэр нөгөө төхөөрөмжөөс салгаж хэрэглэх боломжгүй учраас дагалдах хэрэгсэл буюу салшгүй хэсэг гэж үздэг юм аа. Олон улсын одоо стандартаараа тэгж үзэж явж байна. Тийм бодлого байна. Бид нар энийг чинь бий зохиож байгаагүй шүү дээ. Олон улсын асуудлуудыг бид нар судлаад ингээ харж байгаа. Тэгэхээр энийг нөгөө өө хайх гэсэн юу тий одоо би чинь бүтэн нэг жил одоо энэ янз бүрийн одоо гүтгэлэгт дайруулж байгаа шүү дээ. За ингээд гүтгүүлсэн л гинэ хөрх юмт хэцүү ч юм аа. Тэгээд одоо чинь энэ нэг юм халаадаг тамхи гэдэг байгаа шүү дээ. Энэ минь бол одоо энэ нөгөө нэг тамхинаас бол хамаагүй хор багтан шүү. Тэгээд яагаад заавал тэрний энэ девайсыг ингээд татвартай олох гэдэг би бол үнэхээр ойлгоогүй. Үнэхээр тэр хүмүүсийн эрүүл мэндийг бодоод байгаа юм бол шүү дээ, тий. Тэгээд одоо бүгд нэг одоо 3 дахь үнцгийг би хэлмээр байна. Энэ нэг олон улсын байгууллагуудын энэ нэг лоббинд орж ингэж хууль мөл хийдэг одоо болмоор байна. Монгол улсад одоо энэ тамхинаас өөр илүү тулгамдсан асуудал байхгүй байгаа юм ааш. Гэхдээ нэг юм хөдөлмөрийн хууль гэхлээр нэг дэлхийн хөдөлмөрийн байгууллага гэдэг нэг амар социалист байгууллага орж ирэл амар месси хууль аваачил хийчдэг. Гэхдээ тэгэл нэг ямар ч хэрэгцээгүй үед нэг дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэж нэг байгууллага орж ирэл бөөн лобби хийгээл сэтгүүлчдэд мөнгө тараагаал зү бөө юм болгоод амьдралаас тасархаа хууль хийждэг. Өмнөх тамхины хууль дээр бас яг ингэсэн шүү дээ. Та нар одоо өмнөх тамхины хуулийг анзааралгаар нэг заалтаас бусд нь баг хэрэгждэггүй. Тэр нь юу гэхээр дотор тамхи татахгүй гэдэг заалт нь л хэрэгждэг. Бусд нь баг хэрэгждэггүй. Амар муу хууль. Тэр дотор тамхи татдаггүй л хэрэгжсэн учраас хүмүүс аягүй сайн хууль гэж амьдралаас тасарсан хууль байсан шүү дээ. Бас л ялгаа авахгүй WHO-өөс ингээд лоббицээр байгаа л хийсэн. Одоо номын чимиг ялгаа авахгүй. Тэгээ Монголд энэ ийм юмн дээр ингээд хамаг нэрвэ зарцуулахаас өөр зөндөө олон асуудал байна шүү дээ. Тэгээд ийм олон улсын байгууллагын ийм юмд орсон ийм хуулийг одоо баталгаа бүгдээрээ болио гэдэггүй. Тэр дэлхийн хөдөлмөрийн байгууллага, энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэсэн ийм социалист байгууллагын ийм социалист юмнуудыг одоо ингэж амьдралаас тасарсан хууль баталгаа болцгоо юм манайхаа хэдүүл ямар үлсэж өгөх гээд байгаа шүү дээ. Одоо болио. За ингээд гэхдээ ер нь энэ 7 хоногч бас гэгээлэг юмнууд нэлээд болцсон биз дээ. Ган төмөр дарга маань архинаас гарцсан байна. Дээрээс нь одоо эн чинь тийм үстэй цэвэрлэх байгууламж болсон байна гэдэг. Ер нь юм болж байгаа юмнууд байгаа шүү манайхаа тэрийг бас хараарай. За тэгээд бүгдээр гэгээлэг мэдэг үзье. Шүтдэг тамирчнаа хажуунаас нь харна гэдэг бол үнэхээр гайхалтай те. Тэгээд энэ хөл бөмбөгийн тайлбарлагч амгалан гэж залуугаа. Тэгээд бүгдээр амгаландаа дахин баяр өгдөгөө. Чи үнэхээр чадчихэ. Би ч гэсэн ингээд дуртай дуучин муучнаг хажуунаас нь харахаар бүр ингээд уйлах гэж. Гэхдээ яг тэр уйлж байгаа хэсгээ яг яаж ингэж бичээд байна хүмүүс үлээ. Доороос нь бол өнгөж байгаа те яг Рональдо. Гэхдээ хүн биш тэг мөрөөдлөө биелүүлнэ гэдэг бол ийм гоё. Та бүхэн бас гоё мөрөөдөлтэй байгаарай тий. Тэгээ Мессиг, Рональдог за магадгүй өөр юу ч хийж болно шүү дээ. Тэг хинтээ уулзмаар байна тий. Ингээд би одоо жишээлбэл амьдралдаа нэг хүнтэй бүр ингээд уулзах юмсан ингээд бүр хүсэж мөрөөдсөөр гоод уулзчихсан бохгүй. Тэгээд би бас яг уулзах гэжсэн. Маркс Каузен гэдэг хүн байдیں۔ Монголд эдийн засгийн эдгүүжлэгдсэн замл гэдэг ном нь бичигдсэн. Тэгээд тэр хүнтэй ингээд зураг авахулж явахдаа баярлалаа. Монголд дээрэс нь би Стив Форбс гэдэг хүнтэй бас яг амьдар нь уулзж үзсэн. Бас яг энэ барууны үзэлтэй үнэхээр лаг хүн байгаа тий. Тэр хүнтэй бас ингээд хажууд нохт ингээд бүр ауранд ингээд тий амар гоёсэн. За дээрэс нь хөрхийн амтны нөгөө сая буудуулаад нас орчдөг Чарли Кирктэй ингээд хажууд нь уулзж яхад бүр ингээд аураа мэддээсэн. Тэгээд та бүхэн бас гоё юм мөрөөдөлтэй байгаарай тий. Монгол залуучууд маань ингээд гоё мөрөөдлөө биелүүлж чинь тэгээд
Энэ бол үнэхээр гайхалтай. Тэгээд мөрөөдөлтөй хүн бодвол мөрөөдлийнхээ араас явдсан байгаа шүү. Тэгээд бүгдээрээ мөрөөдөлтөйгээр үнэхээр гайхалтай гоё гэгээд мэдээл байлаа. Тэгээд баяр хүргэе. Роналдо. За ингээд дуусчихлаа шүү. Нэг амар урд дуусч байгаа зү. Яа. За ингээд өнөөдрийн weekly show маань үгээр өндөрлж надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Наадан болох гэж байна. Харамсалтай цас орчлоо. Гэхдээ амар гайд сонсогдож байгаа зү. Наадан болох гээд байдаг. Цас нь ороод байдаг. Ямар энэ шорлогоо хийж идмээр байгаа гэдэг. Цас ороод байдаг. Жуулчт нь ирээд байдаг. Үүргэвч үүрцэн шорттой шар нөхдөөд яваад байдаг. Одоо ямар гэртээ оруулалттай нь шүү дээ. Ямар өөрийнхөө нөгөө дотор өмдөө гаргаж өгөлтэй нь шүү дээ. Нөгөөдлийнхөө өрөвдөөд идэг. За тэгээ ямар ч байсан юм сайжрах тал руугаа явж гин те 100 цаг болсон байна. Бүх юм сайжрах тал руугаа явж гин. Нөгөө нэг бидний заа ингээд энэ хэцүү зүйл хизээш дуусахгүй нэ гэж бодож исэн юмнууд маань эхнээсээ ингээд үнэн те цаг хугацаа үннийг харуулдаг гэдэг чинь амар үнэн үг байгааз манайхаа. Тэгээ цаг хугацаа эхнээс нь үннүүдийг ингээд нэг нь илчилж гаргаж ирж байна. Юм үнэнд гүйцэгдэж эхэлж байна манайхаа. Бидний бодсон шиг бас тийм удаан байгаагүй байсан байна. Тэгээ юм үнэнд гүйцэгдэж байна. Хүмүүс үннийг ойлгодог болсон байна. Тэгээд үннийг хайрлаар манайхаа. Үнэн бол хамгийн хайрламар зүйл шүү. Тэгээд баярлалаа. Дараа 7 хоногт эргэн уулзцай. Амраас weekly show-д баярлалаа. Өнөөдөр ирсэн бүх хүмүүстээ маш баярлалаа. Амар баярлалаа. Хайртай шүү.